Самавар сүлжмэл боо барин зочдоогтож буйн сэлэнг сумын үзэсгэлэнгийн хэсгээ тэд жуулчдад 7 хоногийн амралтын аялал санал болгож байна. Декабристуудын мөрөөр аялж Казахын уламжлалт өр хайлтай танилцах боломжтой. Энэ бол олон зуун жилийн түүхтэй маш сонирхолтой маршрут. Энд Бестужевын ах トゥ нар гэх мэт олон тал тавиастай хүмүүс амьдарч байсан. Хожим Алексей Дмитриевич Старцев гэх худалдаачин гарч ирж үйлдвэр байгуулж хувийн худалдааг хөгжүүлэн Хятад хот хүртэл байгуулсан. Энэ нь шин сэлэнгийн хөгжлийн суурь болсон юм а. 7 хоногийн амралтын аяллыг мөн Жидийн сум санал болгож байна. Сарбадуй уул Жилтүр дэх Рокоссовский музей мөн Боргон хоньны мах хамтлах зэрэг боломж нэг өдрийн аялалд багтсан. Ийм үзэсгэлэнгээр Бурят болон сумдынхаа аялал жуулчлалыг сурталчлах нь маш үр дүнтэй байдаг. Бид улам олон бүтээгдэхүүн авчирч өөрсдөө танилцуулж байна. Манай хамт олонтой чанартай ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ирсэн. 12 сум үзэсгэлэнд оролцож хоолны соёлын өв, соёлын онцлог, урлагийн үзүүлбэрээс танилцуулж дурсгалын зүйлсч борлуулсан. Энэ арга хэмжээ нь Бурятын шинэ аялал жуулчлалын улирлын нээлт байлаа. Окинес муй хүртэл сум бүр өөрийн онцлогтой. Хүн бүр ирж газар нутгийн маань сайхан байгаль, гайхамшиг мэдрэх боломжтой. Бурятад тавтай морил. Оросын хамгийн үзэсгэлэнтэй цэг рүү хүрэлцэн ирээрэй. Бүгд найрамдах улсын хилд авахгүйгээр ч Байкал Travel Mart 2025 үзэсгэлэнгээр дамжуулан Улаанбаатар хотын оршин суугчид зөвхөн Бурятын төдийгүй Монгол Хятадын аялал жуулчлалын онцлогтой ч танилцлаа. Энэ сургалтын манекен яг л киноны царайгүй хүн шиг. Учир нь эрхүүгийн каратэчид үүн дээр гар хөлний цохилт техникээ бэлтгэдэг. Ийм тогтмол сургуулиудад нь техникийг төвлөрөр эзэмшихэд хүргэдэг бөгөөд үр дүнч удаан хүлээл гэдэггүй. Хичээл зүтгэлийн ачаар манай бүс нутагт шинэ спортын мастер төрлөө. Энэ бол Даниил Ашуров. Тэрээр Оросын аврах шалгаруулах тэмцээнд Орел хотод оролцож хэсэг хугацааны завсарлагын дараа дахин хүч сорин 2 медаль хүртсэн. Ката төрөлд хүрэл 2 төрөл тэмцээнээс мөнгөн медаль авсан. Сүүлчийн төрөлд тэр 40 настай туршлагатай тамирчинтай өрсөлдсөн бөгөөд эцэст нь туршлага залуу насыг ялж Даниил алтанд тун ойрхон байлаа. Сонь зүйл болсон. Би цогсон үнэн л дээ. Гэхдээ шүүгчд оноо өгсөнгүй. Цогцлтыг тооцоогүй. Өрсөлдөгчд маань хүртэл над дээр ирээд яагаад оноо өгөөгүй ойлгоогүй гэдгээ хэлсэн. Ер нь бол медаль чухал биш л дээ. Тэмцээнд эрхүүгийн тамирчид медалийг багцаар навлаа. Нийтдээ 50 бүс нутгаас 400 гаруй тамирчин өрсөлдсөн. Даниилийн төрсөн ах Артем Ашуров мөн амжилттай оролцож Оросын авраг болсон. Багийн тэргүүлэгч Геннадий Голубчиков ч мөн адил амжилт үзүүлжээ. Одоо тамирчид дэлхийн аврагад бэлтгэж байна. Тэмцээн 10 дугаар сард болно. Бэлтгэл дараах байдлаар үргэлжилнэ. Эх 7 хоногт эрхүүд олон улсын каратэ тэмцээн болно. Манай зарим тамирчид оролцсон. Байкал аренад тэмцээн зохиогдох юм а. 6 дугаар сард амарна. Харин 8 дугаар сараас хойш бэлтгэлд орж аажмаар төлөвлөгөөд бэлтгэл хийж эхэлнэ. Тогтсон циклийн дагуу бүрэн хэмжээний бэлтгэл хийх болно. Эрхүүгийн тамирчид 8 дугаар сард бэлтгэлийн удирдлаа эхлүүлж 9 дугаар сараас тэмцээн уралдаанд оролцож эхэлнэ. Еще осенью 2024 оны намар Сухотино огт өөр дүр төрхтэй байлаа. Читийн түүхэн болон байгалийн хувьд үнцэнтэй энэ газар бараг ямар ч дэд бүтцгүй байсан. Харин өнөөдөр энд шинэ музейн павильон, 2 завны тавцан, амрах сандлууд, байгаль дээлтэй шат бүхий үзэмжийн цэг зэргийг байгуулжээ. 2025 онд эдийн засгийн хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр Сухотино нь өмнөд тэнгисээс туйлын хязгаар хүртэл нэртэй Рос Молодёж хөтөлбөрийн улсын уралдаанд оролцож 2 дугаар байрт шалгарсан юм а. Сухотино угсаатны тосгон ер нь бүхэлдээ өөр байгалийн залуучуудад зориулсан аяллаа чиглэлд багтаж байгаа. Аялал жуулчлалаас ч илүү хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон бүлгүүдийг хүлээн авахар төлөвлөж байна.
Теперь Забайкалье Одоо өвөр байгаль хязгаар нутгийн залуу идэвхтнүүд бүхий л орон нутгуудад өөрсдийгөө сурталчлах боломжтой боллоо. Энэ тэмцээний эцсийн шатанд Соловецын арлууд эх орон эхлэж дуудаж байна хөшөө зэрэг нэр хүндтэй аялал жуулчлалын цогцлборууд байлаа. Сухотино бол шинээр хөгжиж буй төсөл. Тиймээс олсон амжилтаа баталгаажуулах үүрэгтэй. 2025 оны 6 дугаар сарын 20-оос эхлэн экологийн жим барих ажил эхэлнэ. экотропы. 15 км урт зам байх бөгөөд 4 орцтой. Үзэсгэлэн цэцэг, амралтын бүс, гэрэлтүүлэг, хяналтын камер, урлагийн байгууламж, чиглүүлэх тэмдэг гээд бүгд багтсан. Хүмүүс бүтнээр нь алхаж болохоос гадна хэсэгжилсэн байдлаар ч оролцож болно. Жишээ нь Александр Невскийн сүм, овоо, Засопка мөн археопаркийн төв зэрэг газруудаас эхлэх боломжтой. Нужно понимать, что только Ингода мөрний дагуу байрлах энэ хэсэг нь бүхэл бүтэн Титовын уул бүхий нутгийн зөвхөн нэг хэсэг бөгөөд уг газарч мөн шинжилэлтэд хамрагдана. 2025 онд Засопкад этно деревня буюу угсаатны суурин байгуулагдах төлөвлөгөөтэй. этнодеревня. Бид одоо яг тэр нутаг дэвсгэр дээр нь зогсож байна. Энэ бүсдэл угсаатны тосгон барих ажил эхэлнэ. Этнодеревня будет состоять Угсаатны тосгон нь Ивенки болон бусад суурин мөн Острог буюу хамгаалалтын модон цай зэрэг хэсгээс бүрднэ. и острога. Энэ бол бидний хувьд амаргүй даалгавар. Хамгаалалтын цайзууд 25 м өндөртэй байх өгөөд цамхаг бүр өөр загвартай. Братскийн цамхаг, Инисен цамхаг гэх мэт анхдагчдын туршлагыг тусгасан. Энд мөн сүм, зойр багтана. Хамгийн чухал нь бид соёлын сургуультай хамтран Читинская Слобода нэртэй Оросын уламжлалт соёлын төв байгуулахаар ажиллаж байна. Читинская Слобода нь алдартай хамтлаг боловч одоо бид энийг бодит байршил дээр дахин бүтээх зорилготой. Также Засопки, центр традиционной русской культуры. Кроме того, уже в августе Сухотино Мөн 8 дугаар сард Сухотино хотын иргэдийг гайхшруулах шинэ Калинов мост фестиваль болно. Энэхүү арга хэмжээнд тус хамтлагийн ахлагч Дмитрий Ревякин оролцсноо. Ревякин. Екатерина Пешкова, Евгений Жеребцов. Даурские марши Давуур марш бол зүгээр нэг эх оронч аялал гуйшээ. Үүнд классик, жаз, тэрч бүхэл алдарт эстрадын бүтээлүүд багтдаг. Шинжлэлийн наадам нь өвөр байгалийн хязгаарын цэргийн тойргийн 90 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан бөгөөд Чита, Горный, Песчанка, Петровск, Забайкальск болон Хабаровскаас ирсэн оркеструуд нийслэлийн төв талбайд тоглолтоо толилууллаа. Байкальского военного округа. Энэ нутаг бол цэргийнхний газар гэж хэлж болно. Хаан засгийн үеэс л ихтэй, түүхтэй. Энэ бүс нутаг бол хөлийн хамгаалтын гол цэг байсаар ирсэн. Энэ цэргийн оркеструуд эртнээс байсан юм а. Читагийн цэргийн оркестр гэхэд л маш нэр хүндтэй. Эцэст нь төр засаг, орон нутгийн удирдлагууд хамтран энэ наадмыг зохион байгуулж зүүн цэргийн тойргийн гол найрал хөгжмийг ураад ирлээ. Восточного военного округа наш оркестр. Гости из Хабаровска Хабаровскийн найрал хөгжимчид бол энэ наадмын гол зочид байлаа. Нээлтийн тоглолтыг зүүн цэргийн тойргийн 29-р ерөнхий армийн Олег Лундстремийн нэрэмжит цэргийн оркестр эхлүүлсэн юм а. Восточного военного округа. Хотын оршин суугчид цагаагаарыг үйл ажран хүүхдүүдэд дагуулan наадамд хүрэлцэн ирлээ. Би ер нь найрал хөгжимчдөд дуртай л да. Тийм учраас өнөөдөр хүүхдүүдэд дагуулад ирлээ. Маш их таалагдж байна. Найрал хөгжимчид таалагдсан. Бас зэвсэг задлж байгаа нь таалагдсан. Одоо тоглож байгаа найрал хөгжимчид таалагдлаа. Ни ветер, ни даже Тоглолтын өмнөх сандрал хөгжимчдөд ч саад болсонгүй. Харин ч тэд баяр баясгалантай ирж хүчтэй байлаа. праздничного настроения. Энэ наадамд анх удаа оролцож байна. 10 жил шахам цэргийн алба хашлаа. Ирж үзээгүй юм байна. Жаахан сандарч байна. Гэхдээ бид өөрсдөө итгэлтэй байгаа. Бэлтгэлээч сайн хийсэн. Өнөөдөр бид дефиле, бас концерт, любэ хамтлагийн дуунууд, цэргийн марш, залуусын сонирхдаг эстрад бүтээлүүд тоглоно.
Тоглолтын төгсгөлд Орос улсад зүтгий дуулна. И на завершение будет служить России. Зрителями Зарим хүмүүс санамсаргүй өнгөрч яваад зогсож үзэж байсан бол зарим нь зорж ирсэн байлаа. фестиваль заранее. Үлээвэр найрал хөгжим гэдэг бол ерөөсөө гайхамшиг шүү дээ. Яаж сонсохгүй байж болох юм? Бид яг энэний төлөө ирсэн. Би энэ баярт оролцож байгаа бүх хүнд чин сэтгэлээсээ баяр хүргэж эрүүл энхийг хүсье. Өөр байгалийн хязгаарын цэргийн тойргийн 90 жилийн ой ийм гоё зохион байгуулагдаж байгаад сэтгэл үнэхээр хангалуун байна. Закрывал фестиваль. Наадмын хаалтыг Хабаровскоос ирсэн оролцогчид болох Алс орнын хамгийн эртний хамгийн олон гишүүнтэй уран бүтээлийн хамтлаг амжилттай хийлээ. Кичнеровын дүүрэгт шин сүмийн нээлтэд зориулсан бэлтгэл эд явагдаж байна. Энэ хэд нь нутгийн иргэд болон сүсгт олонны хувьд ариун шүтээний газар болох юм а. Одоогоор албан ёсны нээлт хараахан болоогүй ч сүмийн орчмын тогтчлтыг хийх төлөвлөгөө гарч иргэд болон зочдод ая тухтай орчин бүрдүүлэх ажил эхэлжээ. Хурал практически готов. Хийд нээлтэд бэлэн болсон. Зарим нэг албан ёсны өмгөлгөөний ажил үлдсэн. Тун баяртай байна. 2025 он бол Кичнеровын сүмийн нээлтийн жил юм. Бид тун удахгүй үе таалгаа хүмүүрт нээн. Мы откроем свои двери для всех. Нээлтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн удирдлага нутгийн иргэд болон шашны төлөөлөлтөд уулзаж ирээдүйн тогтчлтын төлөвлөгөөг хилэлцлээ. Сүмийн ойролцоох цэцэрлэгэн зөвхөн залбирлын болон бясалгалын орон зай төдийгүй байгальд ойртон амрах амарлангуйн бүс болно. Сүмийн хажууд бид ногоон дарихийн цэцэрлэг байгуулахыг хүсэж байна. Зорилго нь халимгчуудын сүнслэг уламжлалыг сэргээх юм а. Сүүлийн 70 жилд бид олон зүйлээ алдсан. Яагаад олон бурхны дундаас бид дарихийг сонгосон бэ? Манай нутагт том майдар бурхны хөшөө байдаг. Бурхад бүгд биднийг адилхан хайрладагч хинч дарих шиг биднийг халамжилдаггүй юм а. Бид энэ хөшөөг босгож хүмүүс мөргөл үйлдэх, дарихтай хандах, гэр бүлийн аз жаргалаа хүсэх, орон зай бий болохыг хүсэж байна. Манайхан бурайдыг зорж мөргөлд явдаг шиг л адилхан юм. Ялангуяа гэр бүлтэй болох хүсэлтэй хүмүүс эсвэл гэр бүлийн маргаантай хүмүүс энд залбирч амгалан жаргалыг олох боломжтой болно. Өчигдөр Кичнеров дүүргээс ирсэн төлөөлөгчид 14-р Далай ламтай уулзсан. Эрхэмсэг Далай лам шинэ хийдийн нээлтэд айдас өрөөл өгчээ. Тэрээр уг газрыг 1992 онд өөрийн биеэр ивэж байсан билээ. Нутгийн иргэд энэ сүмийн нээлтийг тесэн ядан хүлээж байгаа бөгөөд энд зөвхөн сүсгтнүүд төдийгүй сэтгэл амар тайван байдлыг эрэлхийлж буй хүн бүхэнд нээлттэй ариун орчин байх болно гэдэгт итгэлтэй байна. Зун бол задгайтай сэрүүн танхимд тоглолт хийх хамгийн тохиромжтой үе. Хятадын нийслэл Бээжин болон баруун өмнөд хэсгийн Лишан хотод 10 дахь удаагийн Хятадын орчин үеийн үндэсний жүжигийн наадам нээлттэй хийж үзэгчдэд алдартай бүтээлүүдийн цувралыг толилуулж байна. Бид анх удаа Бээжингээс гадуур үндэсний жүжигийн үзэсгэлэн зохион байгуулж байна. Ингэснээр шинэ соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүн, шинэ талбар, шинэ хэлбэрүүдийг судалж байгаа хэрэг юм. Энэ санаачлал нь театрын урлагийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулах, өндөр чанартай соёлын нөөцийг шууд орон нутгийн иргэдэд хүргэх зорилготой. Мөн Бээжин, Лишан хоёрын соёл аялал жуулчлалын харилцаанд чухал түлхэц болж байна. Энэ зуур Бээжин хотын Ардын уран сайхны театр илүү нягт сэтгэл хөдлөлд төвлөрсөн жүжгүүд тавьж байна. Тайзан дээр олон жүжигчин сүрлэг засал ашиглахаас илүүтэй бодит мэдрэмж амьд сэтвэд тулгуурлахыг зоржээ. Жишээлбэл сайн шөнийн мэнд ээж жүжиг нь хоёрхан дүртэй. Их охин хоёрын ярианаас гэр бүлийн харилцаа, ёс суртахуун, үе үеийн холбоог харуулдаг. Үзэгчид зөвхөн манай жүжгүүдийг биш, илүү өргөн хүрээний соёлын агуулгыг мэдрээсэй гэж хүсэж байна. Энэ бол уран бүтээлчид үзэгчдийн хооронд илүү гүн гүнзгий харилцаа үүсгэх боломж юм. Гуандун мужийн дуу бүжгийн театр цэцгэн дунд амьдрах гэсэд хэмээх бүжгэн жүжгээрээ оролцож байна. Альцгеймерийн өвчтэйх түүний хүүгийн харилцааг өгүүлэх энэ бүтээл Линнанд соёлын хүрээнд өрнөж, өдөр тутмын амьдралыг толдон харуулж, гүн сэтгэл хөдлөм өгүүлэмжээр үзэгчдийг татаж байна.
Энэ зун эхэлсэн театрын улирал нь үзэгчдийг зөвхөн театрын танхимд буцаан авч ирж байгаа бишээ. Харин тэднийг хооронд нь ойртуулж илүү ойлголцод хүргэж буйгаараа онцлог юм а. Амттан хувцснаас эхлээд ухаалаг утас, дрон гээд гадаад жуулчид хятад улсыг шопинг хийхэд төгс орон гэдгийг улам бүр олж мэдсээр байна. Би хэд хэдэн DJI дрон авмаар байна. Би сая 2 янзын гутал авлаа. Найзууд маань дахиад явахдаа томхон шиг цүнх аваад бүгдд нь бэлэг авчираарай гэсэн. Албан ёсны тоо баримтаар өнгөрсөн жил гадаадын жуулчид хятад улсад 94 тэрбум $, илүү зарцуулсан нь өмнөх оныхоос 78%-аар өссөн үзүүлэлт юм а. Төлбөрийн дэвшилтэт систем, татварын буцаан олголтын хөтөлбөрүүд нь хятад дахь шопингийг хялбар хэмнэлттэй болгож өгчээ. Эднийх худалдаа авалтын буцаалттай юм байна. Тэр нь таалагдаад дахиад юм амар санагдсан шүү. Хаасайгүй QR код байна. Энгийн мөртлөө тун үр дүнтэй юм а. Хятад дахь жуулчдын хэрэглээ нийт дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 0.5%-ийг эзэлж байгаа нь бусад томоохон эдийн засгийн орнуудын 1-3% үзүүлэлтэд харьцуулахад доогуур байгаа бөгөөд өсөх боломж асар их байгааг харуулж байна. Өнгөрсөн оноос эхлэн Хятад улс 50 гаруй орны иргэдэд 10 хоногийн визгүй зорчих эрх олгож эхэлсэн. Түүнчлэн өнгөрсөн пүрэв гарагт Бразил, Аргентин, Чили, Перу, Уругвай улсын иргэдэд хамаарах визгүй зорчих бодлогыг 6 дугаар сарын 1-ээс эх оны 5 дугаар сарын 31-нд хүртэл хэрэгжүүлэхээр зарлалаа. Энэ нь жуулчдын дунд хүлээлт, сонирхлыг улам өдөөжээ. Америкийн нөхцөл улсын жуулчин Нельсон анх удаа ухаалаг нарны шил туршиж үзэж байна. Энэ шил нь камер орчуулагч болон зам заагчтай гинэ. Их амар юм байна. Олон янзын ажиллагаатай. Найзуудаа заавал зөвлөнө. Анх хятад явж байгаа найзуудаа тэр тусмаа. Хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Я думаю, это будет очень полезно. Ийхүү хятадд үйлдвэрлэв гэдэг нэршил хятадд үйлдвэрлэж хятадаас худалдаа авдаг гэх утгаар өргөжин тэлж байна. Үйлдвэрлэлийн хүчирхэг бааз суур, ухаалаг виз, худалдаа, татварын бодлоготой хослон бүгд найрамдах хятад ард улсын эдийн засгийн асар их боломжийг улам бүр ил гаргаж байна.